Америкийн Техас мужийн Даллас хотод Jamie Fate, Jennifer Fate гэдэг гэр бүлийн хоёр хүн 2020 оны 10 дугаар сарын өглөөний 7 цаг 30 минутын орчимд гэрийнхээ ойролцоо нохоогоо салхилуулахаар гарсан. Тэр өглөө тэдний хувьд онцгой өдөр байсан. Учир нь өмнөх өдөр нь тэдний анх танилцсны 15 жилийн ой тохиож тэмдэглээд байсан. Энэ өглөөч бүх зүйл хэвийн тайван өглөө шиг эхэлсэн. Харамсалтай нь хосууд энэ өглөө хамтдаа байх хамгийн сүүлчийн мөчн болж байгааг мэдээгүй. Тэдний гэрээсээ гараад хэдхэн минутын дараа гэнэт нүрээ далдалсан нэг этгээд араас нь гарч ирээд нөхөрлүүн 7 удаа буудсан. Гэрчүүдийн сонссон зүйл бол бундуу дараа нь эхнэр Jennifer-ийн ойрлого чимээ байсан. Үүнийг сонсоод ойр байсан хүмүүс шууд гүйж гарч ирэхэд 49 настай Jamie Fate газар дээрээ хэвтэрж байсан. Нэг хөршин хиймэл амьсгал хийхийг оролцсон ч аль хэдийн оройтсон байсан. Тэр газар дээрээ нас барсан. Эхнэр нь харин нэг айлын хашааны ард нуугдсан байдалтай олдсон. Түүний гарыг скотчоор боочсон, мөн зодуусан шинж төрхтэй байсан. Эмэгтэй нэлээн айсан харагдсан, нөхрөө яг нүдэн дээрээ алуулахыг харсан болохоор цочролд орчихсон, нөө гэж бовтнон сууж байсан. Тэр үед хөршүүд нь түүнд туслаад 911 рүү залгаж явах зуур халдлага үйлдсэн этгээд ерөөсөө яаралгүй тайван байдлаар бүгдийнх нь нүдэн дээр машиндаа суугаад тэндээс явчихсан. Тэр ямар ч сандралгүй нуугдах оролдлого ч хийгээгүй. Олон гэрчүүдийг байхад ийм тайван байсан нь энэ хэрэг санамсаргүй гудамжны халдлага биш байхаа гэсэн сэтгэгдлийг төрүүлж эхэлсэн. Jamie Fate-ийг мэддэг хүмүүс түүнийг найрсаг, амархан дотносдог хүн байсан гэж тодорхойлдог. Түүний хувьд 1971 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Висконсин мужийн Мэдисон хотод төрсөн. Тэр ухаалаг, хөгжилтэй, хүмүүс амархан харилцаж чаддаг тийм хүн байсан. Jamie үргэлж инээмсэглэж, бусдыг инээлгэж, ерөнхийдөө өөрийгөө тав тухтай байлгахаас илүүтэй бусдыг тав тухтай байлгахыг хичээдэг, хэнийг ч ялгадаггүй тийм хүн байж. Jamie Хавай маягийн цам цөмсөг дуртай, аялал хийх, хоол, дарс, спортод сонирхолтой байсан. Боловсролын хувьд харин Висконсин их сургуульд суралцаад компьютерийн шинжлэх ухааны бакалаврын зэргийг хамгаалсан. Тэр технологийн салбарт ялангуяа програм хангамжийн инженерийн чиглэлээр карьераа бүтээсэн. Энэ ажил нь түүнд зөв замд байсан гэж найзууд нь хэлдэг. 2020 он гэхэд тэр бүр American Airlines компанид технологийн захирлын албан тушаал хүртэл дэвшсэн. Ер нь бол маш ухаалаг, өндөр амжилттай хүн байсан. Jamie Fate болон Jennifer Fate нарын хувьд 2005 онд дундын найзаараа дамжуулж танилцсан. Энэ үед Jamie-гийн хувьд альва харилцаа гэр бүл зохиоход төдийлөн сонирхолгүй байсан. Түүний найзууд нь Jamie-г би хизээч гэрлэхгүй, хүүхэдтэй болохгүй гэж ярьдаг байсан гэдэг. Гэхдээ түүний энэ бодол Jennifer-тэй уулзсны дараа маш хурдан өөрчлөгдсөн байна. Тэд анх уулзахдаа л шууд л нэг нэгэндээ татагдсан, маш хурдан хайртай болсон. Харилцаа нь маш хурдан гүнзгийрээд нэг нэгнийхээ амьдралд төгс нийцсэн хос гэж хүмүүс ярьж эхэлсэн. Бүр нэг тийм атаархмаар хос гэж хэлэх төөц хэмжээний байсан. Тэд хамтдаа аялаж, ижил хувцас өмсөх хэмжээний дотн байсан гэдэг. Jennifer-ийн хамт ажилладаг найз Rob Schmidt тэднийг маш хөөрхөн үргэлж хайр дүрэн харагдаг хос гэж тодорхойлсон байдаг. 2020 оны Валентины баяраар хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө Jennifer нөхөртөө өөрийн гараар хийсэн бэлгийг өгсөн юм байна. Тэр бэлэг нь тэдний хамтын амьдралын дурсамжийг харуулсан зурагтай ном. Нүүрэн дээр нь Jamie Fate гайхалтай амьдралдаа баярлалаа. Энэ ном бол бидний дурсамжийг хадгалах бяцхан зүйл гэж бичсэн байлаа. Ингээд ч болоогүй тэд бүр 2021 онд Лас Вегаст хурмаа хүртэл хийсэн. Хэдийгээр Jamie өмнө нь хүүхэдтэй болох сонирхолгүй гэж ярьдаг байсан ч тэр Jennifer-ийн өмнөх гэрлэлтээс нь төрсэн охинтой нь маш хурдан дутна болсон байна. Тэр охинтой маш их холбоотой болж бүжгийн тоглолт бүрт нь очдог, үргэлж дэмждэг, яг л өөрийн хүүхэд шиг ханддаг гэж. Хожим нь тэр охиныг насанд хүрэхэд албан ёсоор үрчилж авсан байгаа. Jamie-г хүмүүс гэр бүлийнхэндээ маш их хайртай, үнэн ч нөхөр, сайн аав гэж тодорхойлдог. 2017 он хүртэл тэд Аризонад амьдарч байсан. Тэр үед Jamie American Airlines компанид технологийн захирлын албан тушаалд дэвшээд тэд Даллас руу нүүсэн. Даллас, Техас руу нүүх нь тэдний амьдралын том өөрчлөлт болсон. Jennifer өмнө нь эрүүл мэнд, хил заслын чиглэлээр ажилладаг байсан ч эрүүл мэндийн асуудлуудынхаа улмаас ажлаа төрөөрөхөд гэр бүлдээ анхаарах болсон юм байна лээ. Тэгэхээр Jamie гэр бүлийн бүх санхүү, зардлыг бүхэлд нь нуруундаа өөрч байсан. Түүний үхэл нь зөвхөн нэг гэр бүлийн гарц хохирол төдий биш, түүний эргэн тойрны хүмүүст маш том гинтийн шок болсон.
Хүмүүс түүнийг алдсандаа гүнээ харамсаж эхний өдрүүдэд гэр бүлд нь хүчтэй дэмжлэг үзүүлсэн байдаг. Эргээд түүний амиа алдсны дараах байдал руу буцвал мөрдөн байцаагчид хэргийн газар ирэхэд Жемиг биедээ олон удаа буудуулсан болох нь тогтоогдсон. Түүнийг эхлээд цээжинд нь хэд хэдэн удаа дараа нь толгой руу нь буудсан. Нэг суман 8 насыг нь хөнөөсөн болох нь задлан шинжилгээгээр батлагдсан. Харин эмэгтэй гэмлэгт үзүүлж байх үед хэргийн үеэр халдагч түүнийг зодоод алгадаж түлхэж газар унгаа скотчоор боохыг оролдсон нь тогтоогдсон байгаа. Зүгээр биед нь халдаад зогсохгүй тэр түүний хурмын бүгжийг авахыг оролдсон ч чадаагүй. Харин нөхрийг нь хөнөөчгөөд бүгжийг нь авч явсан байна. Jennifer Fate баг зэрэг хөхөрсөн байсан ч биеийн хувьд бол ноцтой гэмтэл аваагүй, нохоо мөн азар гэмтээгүй үлдсэн. Цагдаа нар ойр орчмын хяналтын камерын бичлэгийг шалгаад хөршүүдийг байцаахад хэд хэдэн хүн халдлага үйлдэгчийг өөрийн нүдэрээ харсан гэж мэдүүлсэн. Тэр хүн нь хар бараан цамц өмссөн, нүүрний доод хэсгээ бүхэлд нь хасгалсан байдалтай цэнхэр маск зүүсэн байсан болохоор зөвхөн нүд нь л харагдаж байж. Мөн нэг хөршин түүнийг машин руугаа маш тайван байдлаар зорж очиод ямар ч яарсан байдалгүйгээр жолоодо явж байхыг харсан, бүр зургийг нь авч амжсан гэдэг. Jemmy Fate-ийг хөнөөсөн этгээд нь хар өнгийн 2004 оны Nissan Titan маркийн пикап машин унаж явсан нь тогтоогдсон. Гэхдээ хамгийн том асуудал нь хинч машины улсын дугаарыг тодорхойгоорч чадаагүй. Хөршийнх нь авсан зурагч цагдаагийн цуглуулсан камерын бичлэгүүдэд ч машины дугаарыг унших боломжгүй байсан. Гэсэн ч мөрдөн байцаагчид камерын мэдээлэлээр машиныг дагаж чадсан. Тэр машин нь Interstate 35 авцам руу орж явсан нь тогтоогдсон. Энэ зам нь Техас мужаас эхлээд Миннесота хүртэл үргэлжилдэг том хурдны зам юм байна. Тэр мөчөөс хойш машиныг хянах боломжгүй болчихсон. Өөрөөр хэлбэл алуурчин хаашаач явж болох бүрэн боломжтой болсон. Гэхдээ нэг жижигхэн анхаарал татах зүйл байсан нь машины арын цонхон дээр цагаан өнгийн T үсэгтэй наалт байсан. Энэ нь Texas Rangers бейсболын багийн лого байж магадгүй гэж таамагласан. Энэ нь алуурчин Техас мужийн оршин суугч байх магадлалыг илтгэж байсан. Хэргийн газраас 45 калибрийн олон сумны хонгоо олдсон байгаа. Мөн Jennifer Fate-ийн гарыг боосон скотчны хэсгүүд мөн нэг бүтэн скотч хөрш айлын дээвэр дээрээс олдсон. Энэ нь халдлага үйлдэгч боосон скотчоо дараа нь дээш шидсэн байж магадгүйг харуулж байгаа. Jemmy Fate болон Jennifer Fate нарын гэрт хэд хэдэн хамгаалтын камер байсан. Нэг камер нь тэдний нохоогоо салхилуулахаар 7 цаг 30 минутанд гэрээсээ гарч байгааг бичсэн. Харин өөр нэг камер нь гудамжийг харуулдаг байсан ч тэр өдөр ажиллахгүй байсан учраас азгүй тохиолдол шиг байсан. 3 дахь камер нь харин хөршийн арын хашааны хэсгийг бичиж байсан. Тэр хэсгийн байшин тухайн үед эзэнгүй байсан. Тэр камер хамгийн чухал нотлохоог өгсөн байгаа. 2020 оны 10 дугаар сарын 9-ний өглөөний 2 цаг 30 минутын үед буюу халдлага болохоос 5 цагийн өмнө хар хувцастай цэнхэр маск зүүсэн хүн тэр хоосон хашаанд сэмхэн орж явж байгаа бичлэг гарч ирсэн. Тэр хүн дараа нь халдлага үйлдсэн этгээдийн дүр төрхтэй яг таарч байгаа. Энэ нь алуурчин урьдчилан газар дээрээ ирээд орчныг тандаж хүлээсэн байж магадгүйг харуулж байна. Jemmy болон Jennifer нарын хувьд өдөр бүр өглөө нохоогоо салхилуулдаг. Ялангуяа ковидын үе байсан учраас энэ нь тэдний тогтмол хэвшил болсон байсан. Магадгүй алуурчин энэ хэвшлийг мэддэг байсан байж болно. Тиймээс яг тэднийг гэрээс гарахыг хүлээсэн байх магадлалтай. Гэхдээ хамгийн хачирхалтай нь эхэндээ энэ хэрэгт ямар ч тодорхой сэжигтэн байгаагүй, хинч тэдний амьдралд ийм зүйл хийх шалтгаантай хүн байж магадгүй гэж төсөөлж чадахгүй байсан. Тэдний мэддэг бүх хүн тэднийг хайрладаг байсан. Jemmy Fate ажлын байрандаач хамт олондооч үнэхээр нэр хүндтэй байсан. Jennifer болон түүний гэр бүлч мөн адил хөршүүдийнхээ дунд маш эерэг нэртэй байж. Тийм ч учраас энд аллах болсонд нийгэмд эргэн тойронд нь асар том зочрол болсон. Хөршүүд найз нөхөд хамт олон бүгд тэднийг дэмжихийн тулд нэгдэж эхэлсэн. Гэр бүлийнхэнд нь өдөр бүр хоол хүргэх meal train хүртэл зохион байгуулж 50 гаруй гэр бүл оролцсон байгаа. Мөн нэг хөршин GoFundMe компанид ажлыг эхлүүлж оршуулгын зардал болон амьдралын зардал туслах зорилгоор мөнгө цуглуулж нийтдээ 60,000 гаруй долларыг цуглуулсан. Гэхдээ мөрдөн байцаалт үргэлжилсэн ч хамгийн том асуудал хിവэр үлдсэн нь ямар ч сэжигтэн байгаагүй. Ямар ч тодорхой мөр байхгүй, ямар ч холбоос гарч ирээгүй. Jennifer цагдаатай хамтран ажиллаж болсон бүхнийг аль болох дэлгэрэнгүй тайлбарлаж ярьж өгсөн.
Тэр нөхөртэйгөө 15 жил хамт байсан хамгийн сайн найз нь байсан гэж ярьсан. Тэр эмнэлэгдэр өгсөн мэдүүлэгтээ намайг эргээд харахад манай нөхөр рүү буудаж байгааг харсан. Би юу болоод байгааг ойлгож чадаагүй, зүгээр л орилсон, бүх зүйл маш хурдан болсон. Тэр зүгээр л үргэлжлүүлээд буудаад байсан гэж ярьсан байдаг. Тэр мөн нөхрийнхөө унсан байдал гудамжинд хэвтэж байсан мөчийг хараад бүрэн зочролд орсон гэдгээ ярьсан. Халдах үйлдэгч түүнийг газар унгааж, зодож, гарнаас нь татаж, бүгжийг нь авах гэж оролцсон, мөн эцэст нь скотчоор боосон болох нь тогтоогдсон. Тэр хэлэхдээ би юу болсныг бол сайн мэдээгүй, зөвхөн орилоод л байсан гэж зочролд орсон байдлынхаа тухай дурсан ярьсан. Jennifer мөн хэвлэл мэдээллийн хэд хэдэн ярилцлаганд орж хүмүүсээс мэдээлэл авахыг гуйж байсан гэдэг, ялангуяа хар өнгийн Nissan Titan пикап машины талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Учир нь мөрдөн байцаагчдын бараг цорын ганц мөр нь тэр машин болсон. Гэхдээ асуудал нь энэ төрлийн машинууд Даллас, Техас орчинд маш түгээмэл байсан учраас яг тэр машиныг ялгаж тогтоох боломж бараг байхгүй болсон. Jennifer-ийн хувьд хэвлэлд хэлэхдээ энэ надад үнэхээр хэрэгтэй, хариуг олоход минь туслаарай гэж хэлсэн. Миний хамтрагч, миний хамгийн сайн найз ам насаа алдснаар би 48 наснда бэлэвсэрлэнэ гэж бодоогүй хэмээн ярьсан. Энэ хэргийг үйлдсэн этгээд хийсэн зүйлээ ойлгохыг хүсэж байна гэж ярилцлага өгсөн байдаг. Тэр мөн тэд өмнөх өдөр нь 10 дугаар сарын 8-нд 15 жилийн ойгоо тэмдэглэсэн гэдгээ дурсаад энэ нь түүний хувьд бүр илүү хүнд цохилт болж байгаа тухайга ярьсан. Мөрдөн байцаагчдын өөр нэг сэжиглэж байсан мөр бол тэр хоосон хашаанд камер дээр гарсан хүн байсан. Гэхдээ түүнийг мөн адил тодорхойлох боломж байгаагүй. Түүнчлэн зарим хуршүүд нь нэг өөр хуршийнхоо тухай ярьсан. Архиугаад заримдаа орой хашаагаар яваад байдаг их нэртэйгээ маргадаг хүн байсан гэж дурсан. Гэхдээ шалгаад үзэхэд бол тэр хүнтэй энэ хэрэг огт холбоогүй нь тогтоогдсон. Мөрдөн байцаагчид Jamie-гийн ажлын байрыг шалгасан. Тэр ковидын үеэр ойролцоогоор 18-аас 20 ажилтнаа цомогдсон байсан учраас магадгүй хэн нэг нь ууралсан байж магадгүй гэж үзсэн ч бүх ажилчид түүнийг ойлгож дэмжиж байсан нь тогтоогдсон. Хинч түүнд үс хонзонтой байгаагүй. Ингээд мөрдөн байцаалтын стандарт журмын дагуу цагдаа нар заавал нэг хүн рүү эргэж харах ёстой болсон. Тэр нь бол эхнэр Jennifer. Тэд түүний утсыг шалгах хүсэлт гаргаад тэр ямар ч асуудалгүйгээр утсаа өгсөн. Энэ хэрэг гарснаас хэдхэн цагийн дараа энэ үйл явдал болсон. Эхэндээ утаснаас сэжигтэй зүйл бараг олдоогүй. Гэхдээ дараа нь тэд 2020 оны 4-р сарын мессежүүд рүү орж үзэхэд бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Jennifer найз Tina гэгчтэйгээ бичсэн мессежин дээрээ би бараг бүрэн хэмжээний сэтгэл хөдлөлийн харилцаанд орчхоод байна. Jamie мэдэж байгаа би өөрийгөө маш тэнэг гэж бодож байна гэж бичсэн байсан. Тэр цааш нь нөхөртөөгөө 4 жилийн турш бэлгийн харилцаагүй байсан гэж хэлсэн байдаг. Тэд илүү найзууд шиг болчихсон, хайр гэхээсээ илүү бараг нэг баг хамт олон шиг амьдарч байгаа гэж тайлбарласан. Тэр өөрийгөө нэг талаасаа гэр бүлтэй үнэнч байхыг хүсэж байгаа ч нөгөө талаасаа өөр хүнтэй сэтгэл зүйн хувьд холбоотой болсон гэж бичсэн. Тэгээд хамгийн чухал хэсэг нь гарч ирсэн. Darren Lopez гэх хүн анх удаа нэр нь гарч ирсэн. Jennifer түүнийг өөрийн өнгөрсөн үеийн хайр гэж тодорхойлсон. Тэд ахлах сургууль, коллежтой байхдаа танил байсан гэж тайлбарласан. Тэд Аризонад залуу байхдаа үерхэж байсан ч Darren Lopez цэрэгт яваад тусгай хүчний албанд элсснээр тэдний харилцаа салахад хүрсэн. Darren Lopez-ийн хувьд дараагийн 26 жилдээ цэргийн албанд өнгөрүүлээд олон дайны бүсэд үүрэг гүйцэтгсэн. Тэр Ирак, Афганистанд албахаж олон удаа амь насанд аюултай нөхцөл байдалд орж байсан. 2005 онд түүний явж байсан машин гар хийцийн тесрэг төхөөрөмжөөр дэлбэрээд 22 цэргийн ихэнх нь амь өргөцсөн ч тэр болон цөөн хідэн хүн амьд үлдэж чадаж. Тэр бүр нэг шархацсан цэргийг аварч амь насыг нь аварч чадсан байна. Гэхдээ тэр дэлбэрэлтээс болоод тэрхний гэмтэл аваад PTSD-тэй болсон байгаа. Ингээд 26 жилийн алба хаасныхаа дараа тэрээр Great Barrier буюу Америкийн нэгдсэн улсын тусгай хүчний элит ангид харьяалагддаг өндөр бэлтгэлтэй цэрэг байсан гэсэн шагнал мөн Purple Heart буюу дайны үеэр шархагдсан эсвэл амь насанд аюултай гэмтэл авсан цэргүүдэд олгодог медаль, Bronze Star буюу тулал дааны нөхцөл баатарлаг үйл ажиллагаа, онцгой гавьяа үзүүлсэн цэргүүдэд олгодог шагналуудыг хүртэж цэргийн албанд өндөр нэр хүндтэй Ахмад дайчин болсон байгаа.
Darren Lopez 2020 он гэхэд их нэртэйгээ 23 жил хамт амьдарсныхаа дараа салаад албан ёсоор гэр бүлээ цуцлуулах шатанда орсон байж тэд 5 охинтой байсан. Тэр үедээ эхнэрээсээ тусдаа амьдарч байсан. Darren Tennessee мужийн Cumberland Furnace нэртэй газар ойролцоогоор 20 акр талбай бүхий ферм дээр 2 охиныхоо хамт амьдарч байсан юм байна. Эрүүл мэндийн хувьд тэр цэргийн алба хаах хугацаанд авсан тархины гэмтэл, мөн PTSD буюу гэмтлийн дараах стрессийн эмгэг, мөн танин мэдхийн удаан хугацааны асуудлуудын улмаас энгийн иргэний ажил хийх боломжгүй болж disability болон нийгмийн халамжийн тэтгэмжээр амьдарч байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр олон найз нөхөдтэйгөө холбоо тасраад нэг тийм ганцаардмал амьдартай болсон байгаа. Том ферм дээр амьдардаг байсан болохоор ойр хурш цөөн өдөр тутмын нийгмийн харилцаа маш хязгаарлагдмал болсон. Ингэж ганцаардал гэр бүл салалт дээр нэмээд ковидын үе давхцснаар тэр сэтгэл зүйн хувьд улам тусгаарлагдсан мэдрэмжтэй болж энэ үед нь Jennifer дахин гарч ирсэн байна. Тэр 26 жилийн өмнө түүнтэй холбоотой байсан мэдрэмжээ бол мартаж чадаагүй 2020 оны 3 дугаар сард түүнд дахин мессеж илгээж холбоо барьсан. Гэхдээ мөрдөн байцаагчдын хувьд хамгийн сонин зүйл нь Jennifer тэдэнд энэ харилцааны талаар огт дурдаагүй мэдүүлэхдээ энэ талаар яриагүй байсан явдал. Харин түүний утаснаас олдсон нэг мессежээр тэр найз Тинатайгаа ярилцахдаа энэ харилцаа дууссан гэж хэлж байсан нь гарч ирсэн. Darren Lopez-д хүчтэй сэтгэлтэй хിവэр байсан ч нөхөр Jamie-д дахин гомдол учруулахыг хүсээгүй учраас холбоогоо тасалсан гэж бичсэн байсан. Мөрдөн байцаагчид эхэндээ үүнийг тийм ч чухал биш гэж үзсэн. Учир нь харилцаа дууссан гэж бичсэн байсан учраас нэг тоогоогүй. Гэхдээ нэг хачирхалтай зүйл илэрсэн нь Jennifer-ийн утсан дээр Darren Lopez-аас ирсэн ямар ч мессеж дуудлага харилцааны уул мөр үлдээгүй байсан явдал. Энэ нь хоёр боломжийг л харуулж байгаа. Нэг талаасаа тэр үнэхээр бүх харилцаагаа дуусгасан учраас бүх зүйлээ устгасан, эсвэл нотлох баримтыг зориуд арилгасан. Энэ үеэс мөрдөн байцаалт илүү нарийс чиглэн Darren Lopez-ыг шалгахад түүний өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй цэвэр түүхтэй хүн байсан нь тогтоогдсон. Гэхдээ нэг маш чухал давхцал гарч ирсэн. Тэр яг Jamie хөнөөсөн этгээдийн гэрчүүдийн хилээд байгаа тэр машиныг эзэмшдэг байсан. Хар өнгийн 2004 оны Nissan Titan пикап ундаг байж. Энэ нь мөрдөн байцаагчдын анхаарлыг мэдээж өгцөм татсан. Тэд Даллас дахь багтаагаа холбогдоод Теннесси рүү хамтарсан ажиглалтыг эхлүүлсэн. Эхэндээ газар нь том ферм дээрх байршил учраас машин олох амаргүй байсан ч цагдаа нар нисдэг тэрэг ашиглан хяналт хийж эхэлсэн. Удалгүй тэд хар пикапыг олж чадсан. Хамгийн чухал нь арын цонхон дээр нь нөгөө цагаан өнгийн том T үсэгтэй наалт байсныг анзаарсан. Эхэндээ мөрдөн байцаагчид энэ T үсгийг Texas Rangers бейсболын багийн тэмдэг гэж бодож алуурчин Техас мужийн оршин суугч байсан гэж таамаглаж байсныг өмнө нь хэлсэн. Гэхдээ үнэн дээр энэ нь Теннессигийн их сургуулийн бэлэг тэмдэг байж. Энэ нь тэдний бүх таамгийг эргүүлж алуурчин өөр мужийн хүн байж магадгүй гэдгийг ил болгосон. Ингэснээр энэ машиныг Darren Lopez-тэй холбох хангалттай сэжиг бий болсон. Тиймээс мөрдөн байцаагчид түүнийг илүү нарийн хяналтанд аваад нууцаар ажиглаж эхэлсэн. Модонд камерууд байрлуулж нууц ажиглалтын машинуудыг тавьж нууц цагдаа нарыг ажилуулсан. Гэхдээ тэд түүнийг шууд баривчлахыг бол хүсээгүй. Учир нь тэр ямар нэг нотлох баримт устгаж болзошгүй учраас чимээгүй ажиглахыг эхлээд сонгосон. Удалгүй тэд нэг сонин зүйлийг анзаарсан. Darren Lopez машины арын цонхны T наалтаа аваад өөр наалт наасан байсан. Энэ нь түүнийг ажиглаж байгааг мэдээд уул мөрөө арилгах гэж оролдож байж магадгүй гэсэн сэжгийг төрүүлсэн. Гэхдээ тэр үед түүний эсрэг шууд нотлох баримт хангалтгүй хэвээр мэдээж нэг стикер сольсны төлөө очиод баривчлах бол хангалттай биш. Jennifer-ийн утсыг дахин шалгах үед тэр утсаа бүрэн ресет хийсэн байсан нь мөн ихээхэн сэжгийг төрүүлсэн. Одоо ингээд мөрдөн байцаагчдад Darren Lopez болон хэрэг Jennifer Fate болон харилцаа гэсэн сэжүүр гарч ирсэн. Энэ хоёрыг холбосон бодит шууд баримт бараг байхгүй байсан нь хүлээлтийг үүсгэсэн. Ингээд 2021 оны 1-р сар гэхэд мөрдөн байцаагчид нэг маш чухал алхам хийсэн нь Darren Lopez-ийн гар утасны компани бүх бичлэгийг авах хүсэлт гаргасан явдал. Тэдний олсон зүйл бол бараг итгэмээргүй хэмжээнд хүрсэн холбоос байсан. Darren Lopez болон
Jennifer Fate нарын хооронд 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 1-р сар хүртэл нийтдээ 280 мянган удаа холбоо барьсан нь тогтоогдсон. Зөвхөн 2020 оны 10 дугаар сард буюу аллах болсон сард тэд нийтдээ 13 мянган удаа харилцсан байсан. Өдөрт дунджаар ойролцоогоор 500 мессеж солилцож байсан гэсэн үг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэ бүх хугацаанд тэд ердөө ганцхан өдрөл хоорондоо холбоо бариагүй. Тэр 28 цагийн завсарлага нь 2020 оны 10 дугаар сарын 8-ны 13 цагаас 10 дугаар сарын 9-ний 17 цаг хүртэл үргэлжилсэн байсан. Мөн хамгийн аимшигтай давхцал нь Jamie Fate яг 10 дугаар сарын өглөөний 7 цаг 30 минутанд амиа алдсан. Өөрөөр хэлбэл тэдний харилцаа яг аллах болохын өмнөх өдөр нь түр хугацаанд зогссон байгаа. 10 дугаар сарын 8-ны өглөө тэд өдөртөө 133 мессеж солилцож байсан нь тогтоогдсон. Сүүлийн мессеж нь 10 дугаар сарын 8-ны 10 цаг 7 минутын орчимд илгээгдсэн байсан. Үүний дараа Darren Lopez утсаараа Jamie Fate болон Jennifer Fate нарын гэрийн хаягийг хайж үзсэн нь илэрсэн. Тэр үед түүний гэр Tennessee мужид байсан. Даллас, Техас хүртэл 650 миль буюу 1000 гаруй километр зам туулах шаардлагатай байсан. Тэр дараа нь хүүхдүүдтэй би ан хийхээр явж байна гэж хэлээд гарсан байгаа. Гэхдээ түүний гар утасны хөдөлгөөн Мөрдөн байцаагчдад бүх зүйлийг илчилж эхэлсэн. Өдрийн 1 цаг 51 минутын орчимд тэр шатхуун түгээх станцанд зогсож байгаа нь камер дээр бичигдсэн. Тэр үед хар пикап машин, цэнхэр маск, арын цонхон дээр цагаан Т наалт байгаа нь харагдсан. Ингээд бүгд тодорхой харагдаж эхэлж байгаа. Энэ нь гэрчүүдийн хэлсэн нөгөө тайлбартай бүрэн таарч байна. Тэр шатхуун түгээх газраас хөдөлснийхөө дараа утасны дохио дахиад зүүн өмнөд зүг рүү чиглэж явсан. Оройны 6 цагийн орчимд түүний утас нь бүрэн унтарч ул мөрөн тасарсан. Мөрдөн байцаагчдын хувьд түүнийг Аркансас орчимд хүрсэн гэж тогтоосон. Энэ нь замын дундах цэг нь байж. Дараа нь 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө буюу 9-ний шөнийн 1 цаг 47 минутанд түүний утас дахин ассан. Тэр дахин нэг удаа Jamie болон Jennifer нарын гэрийн хаягийг хайж байсан нь илэрсэн. Шөнийн 2 цаг 18 минутанд түүний утас гэрийн ойролцоогоор хөдөлж байгаа нь бүртгэгдсэн. Энэ нь яг камер дээр харагдсан халдлагын цагтай маш ойр байсан. 2 цаг 30 минутанд хөршийнх нь хоосон хашаанд хар хувцастай хүн орж байгаа бичлэг гарсан байдаг. Тэр хүний бие галбар хувцаслалт нь Darren Lopez-тэй таарч байгаа. Түүний утас дараа нь 9 цаг унтарсан байж байгаад оройны 5 цагийн үед дахин ассан. Тэр буцаад шатхуун түгээх станцад байсан нь тогтоогдсон. Үүний дараа Jennifer-тэй дахин холбоо барьж эхэлсэн байгаа. Тэдний харилцаа бараг хэвийн мэд үргэлжилсэн байдаг. Минут тутам мессеж солилцох хэмжээнд хүртэл харилцаа сэргсэн. Энэ бүх мэдээллийн дараа 2021 оны 1-р сарын 11-нд Darren Lopez-ыг баривчилсан. Түүнийг баривчлах үед машин дотроос нь халдлагын үеийн цэнхэр маск, гэрээс нь 45 калибрийн бүртгэлтэй гар буу, мөн тэр буунд Jamie Fate-ийн цус хүртэл илэрсэн. Сумны хонгоо нь хэргийн газрынхтай яг таарсан гэсэн маш хүчтэй нотлох баримтууд олдсон. Мөрдөн байцаагчдын хамгийн их цочирсон зүйл нь тэр бууга хаяагүй байсан явдал. Учир нь энэ бол хамгийн хүчтэй нотлох баримт байсан. Мөн түүний гэрээс Jennifer-ийн илгээсэн биелэг захидлууд олдсон байгаа. Тэдгээр дээр нь тэр түүнийг сэтгэлийн хань ганцхан хайр минь гэж бичсэн байж. Энэ бүх илчлэл түлдээс хойш Darren Lopez холбооны зэвсгийн хэрэг болон алгалгын хэрэг тулгасан бөгөөд тэр буруугаа хүлээхээс татгалцсан. Түүнийг Даллас, Техасын шоронд шилжүүлж Батлан даалтанд гарах боломжийг $1 сая тогтоосон. Энэ үед Мөрдөн байцаагчид аль хэдийн нэг зүйлийг бараг бүрэн ойлгосон байсан. Тэр нь Darren Lopez ганцаараа биш байсан гэсэн явдал. Түүний ард энэ бүхнийг чиглүүлсэн өөр нэг хүн байсан байх магадлал маш өндөр болсон. Тэр хүн нь мэдээж таны бодож байгаатай ижилхэн Jennifer Fate. Jennifer-ийг дахин байцаах үед Мөрдөн байцаагчид энэ удаа бүх зүйлийг маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн. Тэд түүнийг мэдэхгүйгээр Darren Lopez аль хэдийн баривчлагдсан байсныг нууцлсан. Энэ удаагийн байцаалт бол тэдний хувьд анх удаа Darren Lopez-ийн нэрийг шууд дурдсан мөч болсон. Тэд түүнээс
Энэ хүнийг таних уу гэж асуухад Jennifer ихэндээ тайван байдлаар тэр зүгээр л миний ахлах сургуулийн хуучин найз байна. Бид 26 билүү 27 жил бараг холбоо бариагүй гэж хариулсан. Гэхдээ мөрдөн байцаагчид энэ үед шууд түүний гар утаснаас олдсон найз болох Тина руу явуулсан мессежийг нь харуулсан. Тэр мессежэн дээрээ тэр өөрөө Darren-ий тухай дурсаад сэтгэл хөдлөл нь ямар төвшөнд орсон байсан тухайга бичсэн байсан. Энэ мөчөөс эхлээд байцаалт илүү шахалттай болж эхэлсэн. Jennifer Fate ихэндээ өөрийгөө хамгаалаад би хуучин сэтгэл хөдлөлтөө авцсан байсан. 2020 оны 8 дугаар сард энэ бүхнийгээ бол дуусгасан. Дараа нь зүгээрээ л түүнд гэр бүл салалтаа даван туулахад нь тусалж холбоо барьж байсан гэж тайлбарласан. Гэхдээ мөрдөн байцаагчид түүний өөрийн өмнөх мессежүүдийг нэг нэгээр нь харуулж эхлэхэд түүний тайлбарууд нь зөрчилдөж өөр болж эхэлсэн. Тэд та өмнө нь ч түүнтэй харилцаж байсан, гэтэл эндээс харахад та харилцаагаа үргэлжлүүлж байсан гэж тулгаж сануулсан. Мөрдөн байцаагчдын гол санаа бол Darren Lopez энэ хэрэгтэй холбоотой гэдгийг хэлэх явдал. Гэхдээ Jennifer Fate бол өөрийгөө тэр үедээ хамгаалсаар л байсан. Jamie-д дургүй хүн байсныг бол би мэдэхгүй байна гэх мэтчлэн хэрэгтний тухай мэдэхгүй мэд дүрсгсэн. Тэр өдөр бүр ажилдаа явдаг, манай охиныг өөрийн хүүхэд шиг өсгөдөг тийм л сайн хүн байсан гэж хамгаалж ярьсан. Одоо харин гол асуулт бол яагаад Jamie Fate-ийг алах ёстой болсон бэ? Гэхдээ хангалттай нотлох баримт хараахан байхгүй байсан учраас Jennifer-ийг баривчлах бол боломжгүй байсан. Тиймээс тэр тухайн үедээ суллагдсан. Тэр суллагдсныхаа дараа Darren Lopez-ийг шоронд байгааг олж мэдсэн. Үүний дараа тэр түүний охид руу мессеж илгээж аавдаа дамжуулахыг хүссэн. Тэр мессежиндээ би түүнийг үргэлж дэмжинэ. Ямар ч зүйл болсон бид хамт байна. Бүх харилцаа хянагдаж байгаа учраас болгоомжтой байх хэрэгтэй шүү гэх мэт үгсийг бичсэн байсан. Энэ нь мөрдөн байцаагчдын хувьд дахин нэг red flag болсон. Харин энэ үед тэд Darren Lopez-ийн утсыг бүрэн шинжилж эхэлсэн. Гаднаас харахад тэр утсаа factory reset хийсэн мэт байсан ч үнэндээ бүх өгөгдөл нь устгагдаагүй байж. Дотор нь I love you my angel I can't live without you гэх мэт маш дотн сэтгэл хөдлөлттэй мессежүүд хадгалагдсан хിവэр байж. Тэд хоорондоо яг л өсвөр насны хайртай хүмүүс шиг байнга харилцаж байсан нь ил болсон. Jennifer бүр Darren-д утсаа reset хийхийг хүртэл зөвлөж байсан нь илэрсэн. Мөн тэр өөрөө энийг хэлүүлдэггүй хийчихсэн байсныг мэдээд баярлсан утгатай хариу илгээсэн байсан нь уншигдсан. Ингэснээр мөрдөн байцаагчдын өмнө нэг том зураг тордорч эхэлсэн. Энэ бол зүгээр нэг хуучин хайр дурлалын түүх биш болсон, харин маш нарийн төлөвлөгөөтэй хурам мэхлэлтийн сүлжээ байж магадгүй гэсэн ойлголтыг баттгаж өгсөн. Jennifer-ийн гар утас болон компьютерийг бүрэн шалгаж эхэлснээр мөрдөн байцаагчид энэ хэрэгт үнэхээр том эргэлтийг авчирсан баримтуудыг олж харсан. Тэд Darren Lopez-тэй харилцаж байсан бүх мессеж, имэйл, чат зэргийг нэг бүрчлэн сэргээх үед өмнө нь харагдаагүй хамгийн чухал зураг тодорсон. Jennifer Fate зөвхөн холбоотой байсан ч биш, харин харилцааг идэвхтэй удирдах, чиглүүлж байсан хүн болох нь ил болсон. Тэр Darren-д утсаа factory reset хийхийг зөвлөж, стикерээ ав устгах гэх мэт зүйлийг шахаад зөвлөж байсан нь харилцаагаа нуух талаар заавар өгч байсан нь илэрсэн. Such a good relationship and marriage, and we travel together, we had all these plans, we have a cruise booked into 2022. Jennifer Fate-ийн хувьд нөхрийнхөө үхлийн дараа олон нийтийн өмнө гараад уй гашууд авсан Phillips-ийн эхнэрийн дүр үзүүлж байсан яг тэр өдрүүдэд шоу дууссны дараа шууд Darren Lopez-д мессеж бичиж байсан нь тогтоогдсон. Энэ нь мөрдөн байцаагчдын хувьд мэдээж хамгийн зочирдон баримтуудын нэг болсон. Учир нь тэр яг олон нийтийн өмнө бол уйлаад эмгэнэл илэрхийлж байгаа Phillips-ийн эхнэр мэт байсан боловч яг үүнийхээ дараа нууц хамтрагчтайгаа тайвнаар чатлаж байсан явдал. Jennifer болон Darren нар зөвхөн сэтгэл хөдлөлийн холбоотой биш байсан. Тэд бүр хоорондоо мөнгөний хувьд харилцаатай бие биерүүгээ мөнгө шилжүүлж байсан нь ч ил болсон. Нөхрийнхөө амь насны даатгалын мөнгийг хүртэл ярилцаж байсан. Мөнгийг 3 дахь хүнээр дамжуулах төлөвлөгөөтэй байсан нь тогтоогдсон. Дараа нь тэр даатгалын мөнгө ойролцоогоор $629,000 гэж гарч ирсэн.
Тэд энэ мөнгөө авах гэж оролцсон ч эхний удаа цагдаа нар түүнийг сэжиглэж байсан учраас татгалзаж хүлээсэн. Гэхдээ удалгүй Jennifer нөхрийнхөө ажил олгогчоос авсан $630,000 дээр нэмээд GoFundMe хандивын $60,000 гэсэн мөнгийг бүрэн хяналтанд авч өөрийн болгож чадсан байгаа. Гэхдээ хамгийн шоконд оруулмаар хэсэг нь Jennifer-ийн энэ мөнгөө оршуулгын зардалд зарцуулаагүй, гэр бүлийн хэрэгцээндээ ч ашиглаагүй. Харин түүнийхээ оронд Darren руу нисэлгийн тээз, бэлгийн карт, бэлэн мөнгө, кредит картын хязгааргүй хэрэглээ зэрэг хэлбэрээр шилжүүлж байсан нь ил болсон. Тэр түүнд дугтуутай дүүрэн бэлэн мөнгө хүртэл явуулсан байгаа. Мөн өөрийнхөө кредит картуудыг бараг хязгааргүйгээр ашиглах эрхийг олгосон. Нэг мессежиндээ тэр "Энэ бол миний 2 гол кредит карт, Amex карт хязгааргүй лимиттэй, Visa карт нь ойролцоогоор $35,000 лимиттэй гэж бодож байна. Би хоёулангийн сар бүрэн төлж дуусгадаг учраас чи төлбөрт татагдахгүй гэж санаа зовох хэрэггүй" гэж бичсэн байсан. Тэр бүр түүний үрийг төлөхтөн хүртэл туслаж байж. Харин тэр үед Darren 120 гаруй хоног ипотекийн төлбөрөө төлөөгүй, нийтдээ $38,000 гаруй үртэй болоод бүр барьцаа хураах процесс руугаа орсон байж. Ингээд тэр энэ мөнгөний нэг хэсгийг нь ашиглан өрөө төлж эхэлсэн байна. Гэхдээ Jennifer-ийн гар утсан дээрх бүх мессежийг нь шалгаж дуусны дараа мөрдөгчөд тэдэнд яллахад хангалттай нотлох баримтыг олсон. Тиймээс 2021 оны 2 дугаар сард Jennifer-ийг шүүх ажиллагаанд саад учруулсан хэрэгээр баривчилсан. Эндээс хэрэг улам ноцтой болж эхэлсэн. Darren-ийг баривчилсны дараа мөрдөгчөд түүний гэрийг нэгжиж компьютер болон бүх техник хэрэгслийг нь хураан авсан шиг Jennifer-ийг баривчилсныхаа дараа мөн адил түүний компьютерийг нь шалгаж эхэлсэн. Ингээд тэд хоёрын хоорондын бүх имэйл, мессежүүдийг гаргаж ирсэн. Ингээд бүх зүйл нэг том дүр зурагт орж эхэлсэн. Darren 2020 оны 3 дугаар сарын 17-нд LinkedIn-ээр дамжуулан Jennifer-т анх мессеж бичсэн байна. Тэрэнд Jennifer хэдхэн минутын дотор хариу өгчихсөн. Түүний хариу нь "Чи үнэхээр чи мөн гэдгээ яаж батлах юм бэ" гэхэд "Хэрвээ би чамайг Angel гэж дуудвал чи итгэх үү" гэж бичсэн байж. Энэ нь түүнийг 26 жилийн өмнө тэднийг залуудаа болцож байхдаа Darren-ий Jennifer-т өгдөг байсан хоч нэр нь байж. Jennifer хариуд нь "Тийм ээ, тэр л намайг итгүүлж чадлаа. Надад имэйл хаягаа явуул, чи ямар байгаагаа хэлээрээ, чамтай харилцахдаа баяртай байна" гэж бичсэн байсан. Ингээд Darren түүнд илгээсэн анхны имэйлдээ хэсэгчлэн ингэж бичсэн байна. "Сайн уу Jen, чамтай дахин холбогдож мэндчилгээ хүргэх боломж олцсонд үнэхээр баяртай байна. Би сошиал сүлжээндээ тийм ч идэвхтэй биш болохоор Facebook гэх мэт зүйл хэрэглэдэггүй. Тиймээс чамааг олох гэж нэлээд хугацаа зарцууллаа. Өнөөдөр LinkedIn-ээр олж бүртгүүлээд чамд мэд хүргэж байсан нь тэр Twitter-ээс чинь харахад чи сайхан гэр бүлтэй болсон байна. Үүнд чинь би үнэхээр баяртай байна. Би гэрэлсэн байсан, эсвэл техникийн хувьд одоо ч хэвээр байх. Гэхдээ эхнэр маань 2018 онд надаас явчихсан. Одоо өөр хүнтэй болоод амьдарч байгаа. Би охтуудаа өөрөө өсгөж байгаа. Тэр дундаа 2 хойд охинооч мөн би өсгөж байгаа. Тиймээс чиний надад зааж өгч байсан үс шүлжих хичээлд чинь баярлаа. Би үүнийг хизээч мартаагүй. Одоо хүртэл охтуудынхаа үсийг өөрөө шүлжиж чаддаг тийм кул болсон гэж бичсэн байсан. Тэр мөн цэргийн алба хааж байх үеийн хүнд үеийг даван туулахдаа Jennifer түүнд хэрэг нөлөөсөн талаар бичсэн байгаа. Jennifer түүнд нэлээд урт имэйлээр хариу бичиж өөрийн амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байсан. Имэйлийн эхэнд "Өглөө энэ имэйлийг уншаад толгой минь үнэхээр эрэглээ. Чи надтай холбогдсноор миний өдөр, сар, жилүүд магадгүй бүхэл бүтэн 10 жилийг хүртэл гэрэлтүүлж өглөө. Чи ийм сайхан үгс хэлсэнд би үнэхээр баяртай байна" гэж Jennifer хэлсэн. Мөн тэр эндээс нэг зүйл тодорхой хэлсэн байдаг. Тэр өөрөө ч Darren-ийг хайж байсан, бүр түүний аав нас барсны зар мэдээг хүртэл олж уншсан тухайгаа хариу бичсэн. Мэйлийн төгсгөлд "Хайртай шүү Jen" гэж бичсэн байсан. Үнэн дээр үүнээс хойш бүх зүйл улам хурдтай хяналтаас гарч эхэлсэн нь тодорхой болсон. Анх ярьж эхэлсэн тэр өдрөөс хойш ердөө нэг өдрийн дотор тэд аль хэдийнэ бие биен рүүгээ хандарч дотн мессежүүд бичиж эхэлсэн. Darren хүртэл түүнийг намайг дахин өсвөр насны хүү шиг мэдрүүлж байна гэж бичсэн байсан. Дараагийн өдөр нь тэр бүр энэ дахин холбогдсон явдлыг агуу хайрын түүх гэж нэрлсэн. "Чи Jamie-тэй хамт байсанд би баяртай байна. Чи үнэхээр сайхан гэр бүл
бүтээсэн байна. Би тэр бүхнийг сүйтгэхийг хүсэхгүй. Гэхдээ миний зүрх чиний хിവэр байгаа. Би чамдаа хайртай гэж бичсэн байсан. Ингээд зогсоогүй тэд бүр 5 жилийн төлөвлөгөөгөө хүртэл ярьж эхэлсэн байсан. Яаж хамтдаа байх, ирээдүгөө яаж зохион байгуулах вэ гэх мэтээр мэйл хариу солилцож байсан. Тэдний имэйлүүд улам дотн болж Hi Angel чамтай юу хийхийг хүсэж байна вэ гэх мэт илүү дотн мессежүүдийг илгээсэн байсан. Бидний уулзалтууд хүсэлт ачаал халуун хайрын сексээр дүүрэн байх болно гэж үргэлжлэн бичсэн байсан. Энэ хооронд нь Джейми бүх зүйлийг нь мэдэж эхэлсэн байгаа. Тэр Дэрэн рүү мессеж бичиж эхэлсэн ч тэр бүх мессежүүд устгагдсан учраас яг юу гэж бичснийг нь мэдэж чадаагүй. Гэхдээ нэг зүйл тодорхой болсон нь Джейми Дэрэн Дженнифер хоёрыг имэйлээр харьцаж байгааг нь мэдсэн. Нэг имэйл дээрээ Дженнифер Дэрэн рүү бичгтээ тэр чам руу мессеж бичиж байгааг би мэдэж байгаа. Уучлаарай. Би чамдаа хайртай. Энэ бүхэн ийм төвөгтэй болгосонд намайг уучлаарай. Бид өнөөдрийг яаж ч байсан даваад гарна. Тэр чамайг алга болсон гэж итгэж эхлэх үед бүх зүйл арай дээр болно. Тэр юу гэж хэлж байгааг би мэдэхгүй байна. Тэр юу ч хэлсэн би бол зүгээр. Би чамайг алдахгүй тулд үүнийг давж чадна. Надтай холбоо бариарай. Надад чи хэрэгтэй шүү гэж бичсэн байсан. Харин Дэрэн түүнд нь хариулахдаа Джейми юу ч хэлсэн өөрийг нь холдуулж чадахгүй гэж бичсэн. Дараа нь тэр дахин нэг мэйл илгээхдээ Джейми бүр илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлж ирсэн нь ойлгогддог. Удалгүй Джейми өөрийн имэйл хаягаас шууд Дэрэн рүү нэг имэйлийг илгээсэн байгаа. Тэр мэйлдээ Дэрэн би Дженниферийн утсаар чиний имэйлийг олж уншсан. Энэ удаа ууртай яриа болохоос зайлсхийгээд мэйлээр тайван байдлаар асуудлыг шийдэхийг хүсэж байгаа минь энэ. Би чамаас эр хүнээс эр хүнд хандаж гуйж байна. Миний гэр бүлийг зүгээр орхиоч. Чи Дженнифертэй өнгөрсөн түүхтэй гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ бодит байдал дээр чи олон жил түүний амьдралд байгаагүй. Харин би бол байсан. Чи ирээд бидний бүтээсэн бүхнийг нураах эрх байхгүй. Хэрвээ хэн нэгэн танаа гэр бүлд ингэж орж ирсэн бол чи твчихгүй байсан шүү дээ. Манай гэр бүл Дженнифергүйгээр байхгүй. Манай найзууд хүртэл түүнийг амьдралдаа хэрэгтэй гэж ярьдаг. Тэр бол үнэхээр онцгой хүн. Би түүнийг хайрлаж байгаадаа азтай хамт амьдарч байгаа минь ч үнэн. Харин чи бол зүгээр л өнгөрсөн үеийн шүү дээ. Чи түүнийг алдаж одоо түүнийг буцааж авах гэж оролдож байна. Өнөөдөр би бас чи манай охинтой харилцаж байгааг мэдэж авлаа. Хэрвээ чи охин руу маань ойртвол би чамайг дуусгах болно. Би хэлсэндээ хүрэн шүү. Манай гэр бүлээс хол байгаарай. Охин маань бол чамд хамаарахгүй гэж бичсэн байсан. Мөн сүүлийн 22 жилд чи энд байгаагүй. Чи түүний ганцаараа хүүхэд өсгөж байхад нь амьдралаа авч явах гэж тэмцэж байхад нь хажууд нь байгаагүй. Одоо чи гинэд ирээд бүх зүйлийг авах эрхгүй гэдгийг сануулсан. Дараа нь Дэрэн харин хариу бичгтээ би чамайг Дженник холбоо барихгүй байхыг хүснэг ойлгож байна. Гэхдээ түүнийг би аюуталтай нөхцөл байдалд амьдраасаа гэж хүсэхгүй байгаа. Дженнифер чамаас айдаг, шаналж байгаа тухайгаа хэлсэн гэж бичсэн. Үүнд нь Джейми намайг битгий доромжлоод бай. Та хоёр бол зүгээр найзууд биш гэдгийг би мэднэ. Одоо миний гол зорилго Дженник хаана байх ёстой газарт нь байлгах. Чи хүссэн үедээ түүнтэй холбоо барьж болно. Гэхдээ чамд тэр юу хэлэхээ, юу хэлэхгүйгээ сурах болно шүү гэж сануулсан. Энэ үеэс эхлээд бүх зүйл улам бүр хурцтаж эхэлсэн. 5 дугаар сарын 8-нд Джейми Дэрэн рүү дахин нэг аимшигтэй имэйлийг бичсэн. Тэр чамд бүх зүйлийг хэлж байгаа юу? Энэ амралтын өдрөөр би түүнээс хүссэн зүйлээ авах гэж байна. Юу болохыг асуугаарай. Ямар төрлийн хүчирхийлэл, порно үзээд яг тэрнийг хийж байна гэж төсөөлгөж сүрдүүлсэн мессежийг бичсэн. Маргааш нь Джейми Дженниферийн бэртэж гэмтсэн зурагнуудыг илгээгээд сайхан байгаа биз? Юу ч хийж чадахгүй гэдгээ ойлгоод хараад сууж бай гэж бичсэн. Хэдхэн хоногийн дараа дахин нэг имэйл ирсэн. Би түүнээс хүссэн зүйлээ хийж дуусаад дараа нь бэлтгэл эхэлнэ. Тэр ядарч гуйж байж л амрах болно. Чи түүнийг гуйхыг хизээж сонсохгүй гэж сануулсан. Энэ үед Дэрэн бүрэн айдас давтаж эхэлсэн. Учир нь хайртай бүсгүй нь нөхрийнхөө гарт хүчирхийлэлд өртөж улам бүр өдөр хоног аимшигтай болж эргэж байгааг мэйлээс мэдэж авсан. Тэр хайртай эмэгтэй нь хүчирхийлэл дарамт доромжлол донд байгааг мэдэж байсан ч туслаж чадахгүй байсан. Дженнифер ч мөн адил өөрийгөө энэ нөхцөл байдлаас гарч чадахгүй гэж мэдэрч байсан байгаа. Ялангуяа охиноо бодоод Джейми бол түүний амьдралд өсгсөн жинхэнэ аав шиг хүн байсан учраас энэ бүхнийг бүр болиулахыг хүсээгүй. Мөн тэр энэ бүхнийг ил гаргавал охин нь бүх үннийг мэдээд гэр бүл нь бүрэн суурьхвэ гэхээс айсан.
Тэгээд Darren Jennifer руу нэг имэйлийг илгээсэн. Энэ мэйл нь болохоор Jamie руу явуулах мэйлээ эхлээд Jennifer-т харуулж зөвлөж байгаа хэрэг болсон. Тэр мэйл дээрээ бичгтээ Jamie чамд хэлэх үг маань энэ анхааралтай уншаарай. Жэнч магадгүй бүрэн санахгүй байгаа байх. Гэхдээ чи түүнийг хүчирхийлж аимшигтай байдалд оруулах үеийнхэн зураг мэйл надад бүрэн байгаа. Би түүнтэй ярилцаж түүний гэмтэл шархны зургийг авахулж над руу илгээхин зөвшөөрүүлсэн. Тэр зургууд болон чиний илгээсэн маш аимшигтай мессежүүд надад байгаа. Энэ бүхнийг хавсаргаад Далласын цагдаад өгөх хангалттай баримт надад байна. Хэрвээ би чамайг түүнийг дахин ямар нэг байдлаар гэмтээж байгааг мэдвэл би энэ бүх имэйлүүдийг цагдаад өгнө. Зөв зүйлийг хийгээрэй. Эс бөгөөс үр дагавартайгаа чи нүүр тулан шүү гэж бичсэн. Jamie энэ имэйлийг бүрэн үл тоогоод тоохгүй орхисон байсан. Түүний зан авир нь илүү хурцтаж дахин Jennifer-ыг дагуулж яваад өөрөө болон хэд хэдэн найзуудынхаа хамт бүсгүйг хүчирхийлсэн байгаа. Үүний дараа Darren Jamie руу дахин нэг имэйл явуулсан. Мэйл дээрээ Jenny-г яг одоо гэрт нь буцаа. Эс тэгвээс би танаа гэрлүү цагдаа дуудана. Танаа хаалхыг цагдаа тогшоход охин чинь юу гэж бодох вэ? Чамд одоо 30 минут байна шүү гэж бичгэд Jamie хариуд нь зүгээрээ бид одоо түүнийг бүгдээрээ нэг дор хүчирхийлэхээр бэлдэж байна. Чамд юу хийж байгааг нь ямар мэдрэмжтэй байгааг нь хүртэл мессежээр явуулна гэж бичсэн байд. Үүний дараа бүр илүү аимшигтай имэйл болон дахин шин зурагнууд түлэг дээлт хөхрөлт гэмтлийн уул мөрөөд гарч ирсэн. Үүний дараа Darren бүрэн гарцгүй болсон мэт мэдэрсэн. Тэр Jennifer-с хол байгаа юу ч хийж чадахгүй байсан учраас галзуурч төгсөн. Цагдаа дуудаж чадаагүй бас Jamie-гийн ажил олгогчид хандаж чадаагүй. Зөвхөн сүрдүүлжил чадаж байсан. Гэхдээ энэ нь үр дүнгүй байгааг тэр мэдэж байсан. Тэгээд тэр нэг чухал шийдвэрийг гаргасан. Jennifer-с түүний найз хамт ажилладаг Rob Schmidt-ийн имэйлийг авч түүн рүү холбоо барьсан. Тэр Rob руу Jen Fate тусламж хэрэгтэй байна гэсэн гарчигтай имэйлийг явуулсан. Дотор нь тэр бүх зүйлийг тайлбарлаж Jennifer гэр бүлийнхээ дотор аимшигтай хүчирхийлэлд өртөж байгаа гэж бичиж зурагнууд хүртэл хавсаргасан. Мэдээж Jennifer-ийн ажлын найз нь бүрэн зочирдолд ороод үүнийг хэлэхэд би түүнийг ингэж байна гэж огт төсөөлсөнгүй. Jamie-г би удаан хугацаанд мэддэг. Тэр тийм хүн шиг санагддаггүй байсан. Гэхдээ хүмүүсийг хизээж гаднаас нь бүрэн мэдэх боломжгүй юм байна гэж хариулсан. Ингээд Rob Darren-ээс олон асуултыг асуусан. Хэдэн удаа ийм байдалд орсон, хэр удаан үргэлжилж байгаа, амь насанд нь аюул байгаа эсхийг асуусан. Гэхдээ тэр Jennifer руу холбогдож юу болж байгааг шалгаж туслахыг зөвшөөрсөн. Ингээд Darren түүнд хэлэхдээ энэ бүх зүйл 3 дугаар сарын сүүлээс эхэлсэн. Заримдаа бүр 6 эрэгтэй оролцдог, нэг удаа бүр 10 эрэгтэй байсан гэж тайлбарласан. Ихэнхдээ Jamie болон түүний найз Jeremy хоёр нийлээд Jennifer-ыг бараг 7 хоног бүр ийм байдлаар доромжилж хүчирхийлдэг байж. Тэр үүнийгээ хийхдээ өөр эр хүн хүсэхгүй болох гэж зориуд хийж байна гэж хэлдэг байж. Darren Robert хэлэхдээ хамгийн чухал нь өөр хэн нэгэн энэ бүхнийг мэдэж байгаа гэдгийг мэдэрхэл надад тус болж байна. Магадгүй бид хоёр хамтдаа байж байгаад түүнийг энэ байдлаас аварч гаргаж чадах байхаа гэж хэлсэн. Rob мэдээч зөвшөөрөөд магадгүй Jennifer-тэй хамт цагдаад хандахыг ятгах болох байхаа гэж хэлсэн. Ингээд Jamie дахин Jennifer-ыг хүчирхийлэх үедээ Darren руу явуулсан имэйлийг Darren Rob руу forward хийгээд явуулсан. Rob мэдээч бүрэн зочролд орсон. Энэ хүртэл тэр дотроо магадгүй энэ үнэн биш байхаа гэж найдаж байсан ч дахин баталгаатай нотлогоо гарч ирснээр Rob итгэж чадахгүй байна. Тэр бүр солиорчсон байхаа гэж хариулсан. Darren хариуд нь Jennifer өнөөдөр Jamie-гээс юу ч хийхгүй байхыг гуйсан. Гэхдээ Jamie зүгээр л энийгээ тоогүй юм байлаа гэж хэлсэн. Rob харин хариуд нь Jamie-тэй би өөрөө холбоо барьсан. Гэхдээ Jamie бүх зүйлийг үгүйсгэсээр л байгаа гэж хэлсэн. Мөн Rob Darren-д хэлэхдээ одоо бол түүнийг бүр алчмаар санагдаж байна. Үнэхээр шоконд ороод байна гэж бичсэн байдаг. Энэ зуны үед ч Rob Darren хоёр холбоотой харилцан хэвээр байсан. Харин тэр үед хүчирхийлэл үргэлжилсээр л байж. Rob нэг имэйлдээ би Jennifer-тэй ярьсан. Тэр түлэгдчихсэн байсан. Өөр олон зүйлч болсон юм бэлээ. Тэр чамд хэлхийг хүсээгүй. Тиймээс бидний хооронд үлдээгээрэй гэж бичсэн. Өөр нэг имэйлдээ Jamie өнөөдөр Jenny-г зодсон байна. Бид яаж туслах хэрэгтэй вэ гэж асуусан. Darren хариуд нь
түүнийг энэ байшингаас гарахгүй бол одоо тайвширч чадахгүй нэ. Эсвэл би Джеймид сум зоохоос нааш энэ зүйл зогсохгүй юм байна гэж бичсэн. Роб хариуд нь би ч бас маш их санаа зовж байна. Хэрвээ надаас шалтгааллах байсан бол чи тэгж хийсэн ч болно гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сар гэхэд Джейми, Дженнифер хоёрын 15 жилийн ой ойртож байсан. Джейми энэ ой дээр онцгой маш харгас зүйл хийхээр төлөвлөж байгаа тухайга ярьж эхэлсэн. Тэр өмнө нь нэг удаа халуун усны вайнд бараг түүнийг живүүлж алах шахсан байгаам. Тэр үед Дженниферийг толгойг нь усанд хүчээр дарж амьсгалыг нь боогдуулан ухамсаргүй болтол нь байлгасан. Тэр бүр ухаан алдах шахан байхад Джейми өөрөө ам оруулж CPR хийсэн байгаам. Дараа нь Джейми Даррен руу энэ удаа надад үнэхээр таалагдсан. Би дахин ийм зүйл хийхийг хүсэж байна. Бас 7 найзаагаа авчирч оролцуулна. Тэр хідэн эрийг даахыг харахыг хүсэж байна гэж бичсэн байдаг. Тэр энэ бүхнийг 10 дугаар сарын 10-нд хийхээр төлөвлөж байгаагаа бичсэн. Энэ мэдээллийг мэдсэний дараа Даррен мэдээж айдас давтсан. Тэр Дженниферийн амь насанд аюултай гэж бодож эхэлсэн. Ингэжл тэр живж зүхэж магадгүй, комент ч орж магадгүй гэх бүх талын боломжит муу бодлоод толгоонд нь эргэлдэж эхэлсэн. Гэхдээ Джейми 10 дугаар сарын 9-нд амиа алдсан учраас энэ төлөвлөгөө болохоос 1 хоногийн өмнө бүх зүйл дуусгуур болсон. Хожим мөрдөгчдөд Даррен тайлбарлахдаа Джеймиг буудсан нь Дженниферийг хамгаалах сүүлчийн шийдвэр байсан учраас гэж ярьсан. Мөрдөгчд Джеймигийн найз Джеремиг дахин шалгасан. Тэр нэр олон удаа дурддагсан байсан учраас мэдээж гол сэжигтнүүдийн нэг байсан. Гэхдээ Джереми Аризонад амьдардаг байсан. Даллас хүртэл 1000 гаруй милийн зайтай. Тиймээс тэр ихэнх халдлагад оролцох боломжгүй байсан нь тогтоогдсон. Эцэст нь түүнийг бол цагаатгсан. Мөн тэд Дженниферийн найз Роб Шмидтийг шалгахад том эргэлт гарч ирж. Роб ярихдаа би ийм зүйл огт мэдээгүй. Энэ имэйлүүдийг би бичээгүй. Би энэ хүнийг ч мэдэхгүй юм байна гэж мэдүүлэг өгсөн. Мөрдөгчөд шалгахад Роби ашиглаж байсан имэйл яг тэр өдөр Дженнифер түүний хаягийг Дарренд өгсөн өдөр үүссэн байсан нь ил болсон. Мөн Джеймигийн имэйл хаягч яг тэр өдөр үүссэн байсан. Хамгийн ноцтой нь энэ хоёр хуурамч имэйл хаяг хоёулаа 2020 оны 9-р сарын 3-нд нэг өдөр устгагдсан байна. Энэ нь алалгаас ердөө 1 сарын өмнө гэсэн үг. Дараа нь мөрдөгчөд Дженниферийн компьютерийг шалгахад нэг аимшигтай зүйл ил болсон. Даррен руу илгээсэн гэмтлийн зураг гэж байсан олон зураг нь үнэндээ 8 жилийн өмнөх авто ослын зураг, порно сайтаас авсан скриншотууд, бүр сток имиж зурагнууд болсон нь тогтоогдсон. Тэдгээрийн нэг нь бүр илүү хэвийн биш, хүний гарыг хоолой дээрээ тавьсан сток зураг байсан ч үнэндээ огт шахаж байгаа ч юм биш, зүгээр л хүрсэн төдий зураг байж. Ингээд хэрэг бүр эдрэтэ болсны дараа түүний компьютерийг FBI дэлгээж наривчилсан шинжилгээ хийлгэсэн юм бэлээ. Тэгээд үнэн ил болж бүх зүйл үнэндээ Дженнифер өөрөө бүх зүйлийг зохиож хийж байсан нь тодорхой болсон. Тэр Даррен руу явуулсан бүх имэйлийг өөрөө бичсэн байсан. Роб Джейми хоёрын дүрд хүртэл өөрөө ороод имэйл илгээж байж. Даррен хизээж Робтой эсвэл Джеймитэй үнэхээр харилцаж байгаагүй. Энэ бүх зүйл эхнээсээ дуустлаа Дженнифер өөрөө зохиосон явдал болсон. Бүр үнэхээр гайхмаар нь тэр яаж ийм бүх зүйлийг амжуулж байсныг ойлгоход ч бэрх. Учир нь тэр аль хэдийн Даррентэй байнга мессеж бичиж уцаар ярьж бараг амардаггүй байсан нь өмнө нь тогтоогдсон шүү дээ. Тэгээд дээр нь нөхөр найзын дүрд ороод энэ бүх хүчирхийллийн том түүхийг зохионо гэдэг үнэхээр завгүй, итгэмээргүй зүйл болж байна. Эдгээр имэйлүүд нь жирийн богино мессежүүд ч биш, бараг арман шиг урт дэлгэрэнгүй байсан. Тэр бүх халдлага, зураг, түүхүүдийг маш нарийн зохиож, олон сарын турш үргэлжилж байгаа мэт дүрийг бүтээж чадсан. Дараа нь мөрдөгчөд нэг сонин баримтыг олсон. Дженнифер өмнө нь 2 ч удаа гэрлэж байсан. 3 дахь нөхөр нь Джеймитэй суугаасаа өмнө Рик гэдэг хүнтэй гэрлэж байж. Тэгтээ тэр Рикт яг ижил зүйл хийж эхэлсэн байсан. Тэр өөрийн анхны нөхөр нь түүнийг бие сэтгэл, бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн гэж ярьж байж. Гэхдээ цагдаад хандахгүй байсан шалтгаан нь тэр бол миний охины аава гэж ярьдаг байж. Удалгүй Рик хүртэл түүний анхны нөхрийг аалахыг хүсэж байхаар хэмжээнд хүрсэн байдаг. Тэр үед ч мөн адил Рик руу 2 үл таних эрэгтэйгээс имэйл ирж эхэлсэн. Тэд чи Дженниферийг хангалттай хайрлахгүй байна гэх мэт зүйлийг бичдэг байсан.
Эцэст нь Рик түүнтэй гэрлээд ердөө 9 сарын дараа салсан бөгөөд энэ бүх мэйлийг Jennifer мөн өөрөө зохиож байсан нь ойлгомжтой. Тэгвэл Jamie-г буутахад хүрсэн Darren үнэндээ ямар хүн байсан бэ? Тэр Америкийн нэгдсэн улсын тусгай хүчний 20 гаруй жилийн турш ажилласан Ахмад дайчин байсан, байлдаанд оролцож байсан туршлагатай хүн. Гэхдээ тэр мөн ноцтой гэмтэлтэй байсан, тархины гэмтэл, PTSD, сэтгэл гутрал, мигрен, харааны асуудал, шүний хар дарсан зүүдүүд, гинэт дурсамж цэрэг дайны үеэс үлдсэн маш олон эмгэгтэй. Тэр ийм ууж өдөр тутмын амьдралаа арайхийн зохицуулдаг байсан, мөн шүн дунд сэрээд хаан байгаагаач ойлгохгүй болохгүй гардаг гэж хүртэл хэлж байсан. Jennifer энэ бүхнийг мэддэг байсан. Энд хамгийн том асуулт нь яагаад ийм зүйлийг тэр хийсэн бэ? Зарим хүмүүсийн хувьд энэ нь хайр, хүсэл эсвэл Darren-тэй хамт байх гэсэн шалтгаан байж болно. Зарим нь санхүүгийн ашиг харж байсан гэж үзэж байгаа. Учир нь Jamie-д $600,000 амь насны даатгал байсан. Дээр нь ажил олгогчоос нь гарсан $630,000 тэтгэмж авсан. Нийлбэл 1.2 сая гаруй доллар. Мөрдөгчөд Darren-д бүх баримтыг үзүүлээд түүнд үнэн зөвийг ойлгуулж Jennifer-ийн эсрэг мэдүүлэг авахыг оролдсон. Гэхдээ 6 сарын турш тэр энэ үнэнд итгээгүй. Тэр Jennifer-ыг үнэхээр хохирогч гэж итгэсээр л байсан. Гэхдээ эцэст нь бүх зүйл нуруунсан. Jennifer шоронгоос түүнд захиа илгээж тэр захиа нь 575 кодоор эхэлсэн. Энэ бол тэдний нууц код юм байна. Тэр бичгтээ би чамд хизээж худлаа хэлээгүй. Би чамд ямар ч имэйл өөр хүнээс илгээгээгүй. Чи нэгэнд надад итгэнэ гэж хэлсэн. Тэр өгч нь одоо ч хүчинтэй бидтэй гэж бичсэн. Эцэст нь олон сар үргэлжилсэн яриа, мөрдөн байцаалт, охиных нь ятгалах, өмгөөлөгчийн зөвлөгөөний дараа Darren үнэнтэй нүүр тулсан. Бүх зүйл худал байсныг тэр ойлгоод эцэст нь бүхнийг хүлээн зөвшөөрсөн. Түүний шүүх хурал 2023 оны 7 дугаар сард эхэлсэн байгаа. Тэгээд тэр үед олон хүн нэг л зүйлийг хэлж байсан. Тэдний мессеж яриануудыг шүүхтэр унших нь үнэхээр эвгүй ичгэвтер байсан гэдгийг. Тэр мессежүүдийн зарим нь маш хувийн, зарим нь бүр хит дотн эротик өнгө аястай байсан. Darren өөрөө ч тэднийг шүүхтэр сонсохоос ичсэн гэдгээ ярьсан. Шүүхтэр Darren мэдүүлэг өгсөн. Тэр 2020 оны 10 дугаар сар Jennifer түүнд нэг мессеж илгээж өөрийгөө занганд орчихсон байна гэж хэлээд Jamie-г алах тухай хүртэл ярьсан гэдгээ мэдүүлсэн. Тэр өөрөө хордуулж алж магадгүй гэж ярьсан ч охин нь яах бол гэж санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Ингэснээр тэр Darren-ийн сэтгэл дээр маш хүчтэй дарамтыг үүсгэж чадсан. Би түүнийг алахыг хүсэж байна. Гэхдээ охин маань ард минь яах болоо гэсэн хэлбэрээр түүнийг алах процессыг Darren руу тулгаж чадсан. Darren түүнд удаа дараа ятгаж байсан. Тэр цагдаад хандах, ажлаас нь салгах, хамт амьдрахаа болох, аюулгүй газар авч гарах гэх мэтээр бүх боломжийг Jennifer-т хэлж байсан. Гэхдээ Jennifer үргэлж тэр бүхнээс нь татгалзаар л барьсан. Тэр охиноо шалтгаан болгож охин маань энэ бүхнийг мэдэж болохгүй гэж төвчж байгаа эмэгтэй дүр эсгэж байсан. Тэр бүр Jamie л алга болчихвол бүх зүйл уг нь зүгээр болно гэж хүртэл хэлж байсан нь Darren-ийн мэдүүлэгт гарч ирсэн. Дараа нь Darren түүнийг энэ амралтын өдрүүдэд Jamie ямар нэг аимшигтай зүйл төлөвлөж байна гэж хэлэх үед Jennifer би дахин нэг амралтын өдрийг ингэж өнгөрөөж чадахгүй гэж хэлсэн байгаа. Darren тэр мөчөд түүнийг жинхэнэ аюулт байна гэж бүрэн итгэсэн гэдгээ хэлсэн. Түүний хэлснээр энэ бол амь насанд хүрэх аюул гэж бодсон. Мөн тэр Jennifer-ыг өөрийгөө хамгаалахгүй, цагдаад хандахгүй байгаа учраас энэ үед дахиад өөрийгөө аюултай байдалд оруулах байх гэж бодсон гэдгээ мэдүүлэгтээ ярьсан. Тэр яг энэ үед Jennifer түүнийг ашигласан юм байна гэдгийг ярьсан. Миний нэр төр охидтой хайртай сэтгэлдээр тэр тоглосон байна гэж ярьсан. Darren мэдүүлгээ үргэлжлүүлэхдээ би түүнийг л аврахгүй бол тэр амиа алдах юм байна, аюултай байгаа юм байна гэж бүрэн итгэсэн тухайгаа хэлсэн. Сэтгэл зүйн хувьд нурж байсан тухайгаа ч мөн ярьсан. Ирак байлдааны алба, найз нөхөд, гэр бүлийн олон эмгэнэлт өхлүүл бүгд түүний толгойд эргэн орж дахин давтагдаж ахаад нэг хайртай хүнээ алдах юм шиг байна гэсэн дохиог өгсөн. Тэгээд эцэст нь тэр өөртөө хэрвээ би хайртай хэн нэгнээ аварч чадах боломж байвал би хийх ёстой гэж бодсон гэсэн. Ингээд яг хэрэг явдал болсон тухай дурсахдаа
Тэр утсаа асаалттай явж байвал дараа нь цагдаа нарт баригдана гэдгээ мэдэж байсан. Гэхдээ тэдний гэрлүү очих үед аль хэдийнэ Jennifer живж юм уу ямар нэг байдлаар амь насаа алдчихсан байвал би тэсвэрлэж чадахгүй гэж бодсон учраас утсаа албаар асаалттай байлгаж GPS-ээ ашиглаад Jane болон Jennifer-ийн гэрийн хаягийг олж гэрлүү нь очсон гэж ярьсан. Ингэжл тэр утсаа асаасан нь түүнийг мөрдөх боломжийг шууд нээсэн ч тэр үүнийг тоолгүй хайртай эмэгтэйгээ аврахын тулд явж байна гэж бодсон. Тэгээд тэр машинаараа яваад байршлыг нь олсоор гэрлүүнд хурж очсон нь тэр. Шүүхтэр тэр өргөжлүүлэн мэдүүлэхдээ тэр очихоосоо өмнө Jennifer-тэй сүүлчийн удаа ярьсан гэж хэлсэн. Тэр түүнд чи дахиад нэг ч аимшигтай амралтын өдрийг давж гарахгүй. Би чамд амлаж байна гэж хэлсэн байгаа. Тэгээд болсон процессын тухай дурсахдаа тэр Jennifer-тэй 20 гаруй жилийн дараа ахлах сургуулиасаа хойш анх удаа биечлэн уулзахдаа түүн рүү халдаж газар унгааж гар хүлээг нь боосон гэж мэдүүлсэн. Би түүнд ч юу ч хэлээгүй. Тэр юу болж байгааг ч мэдээгүй. Зүгээр л хашгираад байсан. Үнэхээр бодтой байсан гэж дурсан. Учир нь тэр Jamie-г алж Jennifer-ыг аврахын тулд нөхцөл байдлыг Jennifer-ыг мөн халахад өртсөн мэт болгохыг хүссэн учраас өөрөө ч хүсээгүй ч ийм зүйлийг үйлдсэн. Тэр шүүхтэр өөрийнхөө мэдрэмжийг тайлбарлахдаа энэ бүхэн хуурамч биш байсан. Би түүнийг Jennifer-ыг үнэхээр л аюулд байсан гэж итгэж байсан гэж дурсан. Гэхдээ прокурорууд түүнд өөр олон арга байсан. Гэхдээ та хүн алсан шүү дээ гэж хэлж маргасан. Энэхүү шүүх ердөө 4 хоног үргэлжилсэн байна. Шүүгчид ердөө 90 минут хэлэлцээд Darren-ийг гин буруутай тооцож 62 жилийн хорих ялыг оноосон байна. Тэр мөн $10,000 тургуул төлөхөөр болсон. Түүний давж заалдах хүсэлт 3 дахь хүнийг хамгаалах зорилготой үйлдэл байсан гэж үзэн гаргасан ч 2024 онд бүрэн ницаагдсан. Хэргийг гол зохион байгуулсан Jennifer-ийн хувьд хөлсөөр хүн алуулах гэмт хэрэгт буруутгагдсан. Америкийн нэгдсэн улсад энэ нь бүр цаазаар авах ял хүртэл оноож болдог ноцтой хэрэг юм байна. Гэхдээ тэр 2025 оны 2 дугаар сард одоогоос ердөө жил гарны өмнө гэм буруугаа хүлээгээд прокурортой тохиролцоо хийж цаазаар авах ялаас мултарч чадсан. Түүний шийтгэлийн хувьд бүх насаар нь хорих ялыг оноосон. Гэхдээ тэнсэн суллагдах боломжгүйгээр мөн $250,000 торгуулийг оноосон. Нэмэлтээр нөхрийнх нь оршуулгын зардалд $6,500 түүнээс төлөх шаардлагатай гэж үзсэн. Мөн тэр шүүхтэр дараа нь албан ёсоор хүлээн зөвшөөрөхдөө нөхөр нь ямар ч хүчирхийлэл үйлдэж байгаагүй бүх зүйл өөрийнх нь зохиосон худал түүх болохыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Darren Fate-ийг хуурч турхирсан гэдгээ зөвшөөрсөн. Харин хамгийн цочирдом хэсэг нь шүүхийн дараа болсон. Jennifer охиндоо загтал бичиж талигач нөхрийнх нь хөрөнгнөөс $200,000 өөрийн данс руу шилжүүлэхийг хүссэн байна. Шүүх үүнээс нь шууд татгалзсан. Учир нь тэр өөрөө энэ бүхнийг зохион байгуулсан хүн байсан. GoFundMe хандивын дансанд мөнгө хандвалсан хүмүүс ч энэ бүх үнэн ил босныхоо нь маш их бухимдсан. Учир нь тэр эмэгтэй үндсэндээ тэр мөнгийг аваад нөхрөө хөнөөх хүний нислэг, аялал, Amazon-ы биелийн картууд, зээлийн төлөлт, морг гэх мэт зүйлсэд зарцуулсан нь ил болсон. Гэхдээ олон хүн бүрэн харамсаагүй. Учир нь тухайн үедээ бид нөхрөө болон аавыгаа алдсан нэгэн ээж охин хоёр туслаж байна гэж бодсон. Тэр үедээ дахиад бутсан ч дахиад л энэ хандивыг хийх байсан гэж ярьсан байдаг. Харин GoFundMe платформ өөрөө бүх хандивлагчдын мөнгийг бүрэн буцаан олгосон байна. Darren Fate-ийн хувьд ингэж маш олон жилийн хорих ялыг авсан. Гэхдээ нөгөө талаасаа тэр хүн бол хүн хөнөөсөн гэмт хэрэгтэн гэдэг нь үнэн. Гэхдээ өөрөөр харбал тэр маш хүчтэйгээр манипуляцид орсон байсан нь харагдаж байгаа. Гэхдээ энэ нь түүнийг цагаатгах шалтгаан биш гэж үзсэн. Тэр буруу зүйл хийсэн, мөн гэмт хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэж шүүх үзсэн. Ингэж бид нэгэн эмэгтэйн худал хуурмаг зохиомол түүхээс болж хоёр хүний амьдралыг бүрэн сүрэлсэн тухай түүхийг сонслоо. Өнөөдрийн бичлэг энд хүрээд өндөрлөж байна. Энэ хэргийг сонсоод та бүхэнд юу бодогдож байна? Хамгийн аимшигтай нь тэр хүн 15 жилийн турш хамт амьдарсан түүнд бүхнээ зориулсан хүнийг ингэж л өөрийн галзуу ухаанаар түүх зохиож өөрийн хуучин хайртай хүнээрээ алуулчихсан. Энэ удаагийн хэрэг олон эргэлтийн процессүүдтэй байсан учраас дэглэрэнгүү уртаар нь ярьж өглөө. Энэ хүртэл дуустал нь сонссон бол мэдээж зүрхэн эможи үлдээж мэдэгдээрэй.